Өдрийн мэндэ би өнөөдөр аяллахын бичлэгийг тайлбартай хийхээр шийдлээ. За би энэ Закопан гээд Польшийн нэг хот руу явж байна. Өвд бол явж байсан. Та нар бичлэгийг харж байсан байх. Энэ удаа 100 явахаар шийдсэн маа. За Татра уул гэхээр нэг тал нь Польш талдаа, нөгөө тал нь одоо Словак талдаа, Словак улсын одоо тийшээгээ явж гин гэсэн үг. Бид нар монголчууд ч ер нь өөрсдөө их өндөрлөг газар амьдардаг учраас тэгээ төрсөн өссөн тэнд амьдардаг учраас ер нь өндөрлөг газар би явах их дуртай. За ингээд эхний одоо хүмүүсэд анхааруулах юмуудыг хэлж өгье. Польш бол нэг тийм их одоо замын төлбөр авдаг биш. Ер нь хоёрхонд одоо хурдны зам дээр л нэг жоохон төлбөр авдаг. Тэрнээс биш харьцангуй бусад улсуудыг бодоход төлбөр бага авдаг. Замын төлбөр нь. За хоёрт нь энэ Закопан гэдэг хот маань өөрөө аялал жуулчлалын хот учраас байр хөслөхөд бас нэлээд хэдийн юм дээр анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл нэгдүгээрт нь зочд буудлууд нь буюу Закопаныхаа төвдөө мэдээж хэрэг айгүй өндөр үнэтэй. Тэгэхээр хэрвээ яг уулан давирн Закопаныг үзнэ гэж явж байгаа хүмүүс бол тэр төв хавьд нь хайна биз тийм ээ. Бид нар болохтон зэрэг яг одоо энэ зурган дээр харагдаж байгаа байрнуудаас хөсөлдөг. Энэ болохоор Закопаны одоо нөгөө амьдардаг хүмүүс нь өөрийнхөө байрнуудыг, байшингуудыг гэсэн үг хоёр давхрын зочд буудал шиг болгоод өгчүүлсэн байдэ. За энэ дээр ганц нэг анхаарах юмнууд нь байдаг. Нөгөө доор нь хүмүүсийн бичсэн комментүүдийг уншиж агаад тэгээ бидний гол бол одоо угаалгынх нь өрөөнд дотроо тэгээд галтгоо нь болохоор яг хамаагүй өөрс бидний ер нь тэгээд 3 хоногийн дотор хоол унд хийгээл ин гэж ер нь байдаггүй те. Тийм болохоор галтгоо нийтийн байхадаа нэг их онцгой хамааралтай биш. Гэхдээ нийтийн гэхээр айгүй том гэж ойлгож болохгүй жижигхэн буландан л ерөөсөн хүний хоол унд хийх халах бүх юмнууд нь галтгоо юу тавг шанагай ерөөсөн ус баслагч бүх юм нь байж. За тэр нь бол 3 4 өрөөний дунд байхад нэг их онцгийн одоо хүмүүсийг санаа зовоохгүй гэсэн. Гол нь одоо угаалгын өрөөнд дотор байх хэрэгтэй. За яагаад бид нэр энэ одоо байр авч байгаа вэ гэвэл бидний одоо нөгөө гол 3 зорилготой явдаг гэсэн шүү дээ. Энэ хот руу нэгдүгээрт нь ууланд гарах гээд, өвөл болохоор цанаа аргуулах гээд, тэгээд нөгөө одоо байгалийн сайхныг үзэж харах гээд явна. Дараа нь халуун аршаанд ордог. Тийм. За тэгээ халуун аршаанд явах гэж байгаа хүмүүс бол халуун аршааныхаа ойр байр хөслөвөл одоо харьцангуйгаар хямд тусна гэсэн үг. Ягаад гэвэл халуун аршаа нь өөрөө тэр Закопан хотоос айгүй хоол байдаг те. Ер нь бас 12 3 зарим газар бүр 20 км энэ төр хоол. Тийм болохтон зэрэг яг бидний ямар зорилготой байна уу гэдгээс байраа яах нь сонгож авах нэ. За зарим ийм байрнууд халуун аршааны хажуу талын байрнууд халуун аршаанд орох мөнгнөөсөө 20% одоо хямдруулж өгдөг гэсэн үг. Байрны эзэн нь 20% хямдралын юм бичиг өгөөд тэр нь халуун аршаан дээр очихдоо тэрийг яах нь үзүүлээд тэгээд одоо 20% хямдралтай аршаанд нь ордог гэсэн. За ингээд ерөнхийдөө бол байр нь маш гоё цэвэрхэн, ямар ч тийм асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл эзэд нь доод талдаа байдаг. За энэ Польшид дэрэг нөгөө агро туризм гэж хэлдэм байлээ. Өөрөөр хэлбэл манайхан нөгөө гэрийнхээ хажууд тэгээ өөр гэр бариад жуулчдыг авдагтай яг адилхан нэг 2 давхар дээврийнхаа байшин гоё зөгчүүлээд тэгээ тэндээ хүмүүс авдаг. Ийм зорилттой байд юм аа. За энэ халуун унаагүй явж байгаа хүмүүс бол энэ халуун аршаанд хажуугаар байр хөлсдөөд тэгээд нөгөө нэг электрик богоо ингээд явдгийг. Тэгээд өглөө тэр Закопаны төв рүү орчоод буцаад орой тэргээр явж байгаад орой буцаад ирж болдог нэг арга байд юм билээ. За надад тэр халуун аршаан нь ерөөсөө сонирн биш вэ нөө. Би ерөөсөө тэр уул тал руугаа явъя гэвэл тийшээгээ байр хайх нэ. За ингээд байрны асуудал 3 хоногт нэг өрөө байр $100 орчим болдог. Тэгээ монголоор бол 300 хэдэн мянга бахан. Гэтэ мэдээж букинг дээрээс маш их сайн хайж ээж тийм байр олохгүй бол таарсны л авчих юм бол нэгдүгээрт үнийн үнэтэй ээж магадгүй, хоёрдугаарт бас букинг дээр зарим тохиолдолд хуурамч цаар байдаг те. Тэрийг сайн анхаарч үзээрэй. За ингээд байрныхын асуудлыг би та нарт яриад өгчлөө. За одоо ингээд бид нар энэ хоньны аж ахуйг харуулсан ийм хөөрхөн жижигхэн хүүхдэд зориулсан ийм газар ирчээд байж гэн. Энэ болохтон зэрэг ерөөсөө хоньны аж ахуйтай холбоотой бүх юм байж байгаа. Одоо хоньны
хоньноос одоо сүүгээр нь юу хийх вэ те? Арьс шир ус ноосоор нь юу хийх вэ гэд ингээд ерөөсө хийсэн бүтээгдэхүүнүүд нь те одоо тэр жилээд үлгцэн харагдаж байна. Хонь нь одоо саахад ямар хувийн сав хэрэгтэй, сүүгээ хураахад ямар хувийн сав хэрэгтэй бүх юмнууд нь ингээд энд хүүхдүүд ингээд яг гараараа бариад үзээд хараад ингээд тайлбарлаад ингээд яваад байдаг. За одоо энэ зурган дээр бид нэр хоньнуудыг харж байгаа, нэг хөөрхөн банхар толгойтой. Тэгээд үйлдэр нь бол манай үйлдвэрээс шал өөр штэ тийм одоо уулын энэ хоньны үйлдвэр гэж хэлэх юм бол одоо мэдгүй. Тэгээд эндээс нэг хүүхдүүд өөрсдөө юуг нь худалдаж аваад тэгээд тижээлийн худалдаж аваад тэгээд хоньнуудыг төжээд юм билээ, ийлж таалж болно, зураг хөргөө ахуулж болно, бүх үйлдэл хийн. Гэтэ энэ бол нөгөө зоопарк гэдэг шиг хориотой биш. Эндээс шууд ингээд гаргаад бэлчээчдэг юм байна лээ. Тэгээ нэг ганц хөөрхөн тугуул байжсэн энэ дотор. За тэгээ энд өөр одоо жишээлбэл хажуу талдаа дэлгүүртээ хоньны сүүгээр хийсэн бүх одоо бүтээгдэхүүнүүдийг зардаг чихэр одоо тэгэл энэ тэгээд ерөөсө яг л одоо хоньны аж ахуй эрхэлж байгаа малчид ямар үйлдэл хийдэг үү, ямар үйлдэл хийдэг үү гэдгийг бүх юунуудыг тий одоо өмсөх, хувцас, хунар бүгдийг нь ерөөсө ингээд хүүхдүүдэд үзүүлдэг юм билээ. Надад бол маш их гоё таалагдсан учраас бичлэг хийгээд авцсан. За тэгээ малчтынх нь өмсдөг хувцснууд ингээд бүх юмнууд нь ингээд музейч гэмээр юм уу те ингээд дэлгүүрт нь дэлгээтэй байж исэн. За тэр читэл одоо үнэ саадаг юу хүртэл байсан. Ингээд хиймэл үнэ тавиад үнэ хийгээд одоо тэр цаана ингээд сандал дээр хүүхэд суугаад яг үнэ сааж байгаа юм шиг. Тэгээ тэр хөхнөөс нь яг тийм нэг сэхэрдүү тийм сүрхүү юм гоожод байгаа шүү бас айгүй өөрхөн. Тэгэхээр энийг ингээд хүүхдүүдийг одоо яг бодит амьдрал дээр нь яах нь танилцуулдаг ийм хөөрхөн газрыг очиж үзье. За одоо ингээд бид нэр энээс цаашаага уул руугаа явнаа. За уул руугаа гарна гэдэг чи одоо нэг өсөндөө таатра уулаа хамгийн ойроос харна гэсэн үг л дээ. Тэгээ нэг 3 чиглэл 3 замаар явцдаг юм байна. Нэгдүгüрт нь богоонд суугаад дээшээгээ гараа явцдаг. Одоо богоон шиг юмд суугаад дээш нь ингээд троосоор татаад явцдаг юм билэ. Хоёрт нь болохоор хүмүүс зүгээр нэг завшиг юм дээр суугаад тэрийг бас дээш нь одоо троосоор яг дүүжин тээвэр шиг юу ягаад троосоор татаад дээшгээ гараа явчих харагдана лээ. Гуравт нь болохоор явган явна. За явган явж байгаа хүмүүсийг харахад бол нэлээх ядарсан харагдсан. Өөрөлдөх юм бол далайн төвшнөөс дээшгээ одоо 1113 метрт бид нэр гараад ирсэн байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр тийшээгээ баг игц тэ тойрч явахгүй игц явган яваад тэгээд доошоо буuna гэдэг бол нэлээ хүнд санагдсан шүү. За тэр богоно болохтон зэрэг нэг талдаа дээшээгээ гараад буухад 50 монголоор бол нэг 50,000 төгрөг тий 50-55,000 төгрөг. За тэр залуучуудын авираад байгаа юмг бол би мэдэхгүй одоо хідэр гарсан юм бол одоо тэр хүмүүс яг энэ зурган дээр ингээд загссан байгаа харагдаж шүү тий ойчрлоо зогссон. Нэг хэсэг нь авирч ирээд нөгөө хэсэг нь бууж байгаа. Одоо тэр сайн ажиглах юм бол тэр одоо тэр завшиг эмийг нь зөөж байгаа юм нь харагдаж байна. За энийг өөрсдөө театрын үндэсний парк гэж нэрлэдэг юм байна лээ. Одоо энд айгүй том юу байгаа, ресторан байгаа. Тэгээд ресторанын цаа тал дээр нь бас дахиад л одоо хонь ингээд бас л нөгөө янз бүрийн хүүхдүүдэд зориулсан спортын янз бүрийн хурдны машин зашин ердөөсөө байхгүй. Тэр читэл одоо ил савчраад их хэмжээний ил савчраад тэгээд одоо бүр асгаад яг ингээд юуны голын ирэг дээр байж байгаа юм шиг тийм хэвтээд наран шарлагын газар хүртэл байгуулсан байгаад байгаа юм. Тэгээд маш их олон одоо бэлэг дурсгалын дийлгүүрүүд тэгээд энэ нөгөө уулын одоо оройг ойрт болж хардаг зөндөө олон тийм том дурангууд тавьчихсан. Тэгээ үнэхэрийн сүрлэг за үйл бол ерөөсөө одоо цастай байсан. Тэгээ 100 болохтон зэрэг үнэхээр цаг агаар бол нов ногоо тэгээ энэ ингээд моднууд шиг хүртэл ингээд авчираад суулгацсан. Тэгээд ийм хөөрхөн одоо хөгжмнүүдийг хардаа тий цэцэг тайраад нөгөө хонь маань байна тий цэцгээр ингээд хөөрхөн скульптурнууд хийчихсэн. Тэгээ ердөөсөө бараг л худалчинд тэр чинь нөгөө нэг л төлөөл дээшээ гарцсан бол цаашаа хугацаагүй тий. Тэгэхээр өдөржингөө энд одоо ингээд амраад, наран чараад, уул хараад ингээд байж гин гэсэн. За тэр ард байгаа том уул таатра тэгээд тэрнээс доошогоо бол яах нь Закпан. За одоо бид нар эндээс юу руугаа явж байгаа? Нөгөө халуун аршинд руугаа явж байгаа.
За тэрийг хэлж өгье. Халуун аршин гэж юу хэлээд байна үгүй л манайх чи халуун аршин зөндөө байдаг штэ. Эдний онцлог нь болохтон зэрэг газар доороос гарч байгаа халуун аршинуудыг ингээд дугуй бассейнууд янз бүрийн хэлбэртэй бассейнууд хийгээд одоо нэгсэндөө хүмүүс шууд одоо гарч ирж байгаа аршаанд орно гэсэн үг. За тэгээд бүр ингээд нөгөө зүгээрч нэг тэр аршааных нь зүгээрч байж яахгүй те ингээд массаж хийдэг ингээд төхөөрөмжүүдээр болгоцсон нэгэсэндөө ерөөсө хөлнөөс одоо хүзүү хүртэл ингээд массажлаад байдаг гэсэн үг. За хажуу тал дээр нь болохтон зэрэг хүүхдийн нөгөө аква паркнууд байгаа. За тэгэхээр халуун аршааныг бол бид нар хамаагүй одоо бичлэг хийж болохгүй тийм ээ. Ягаад гэвэл хүний эрх зөрчигдөнө. Тийм болохоор би их тийм сайн бичиж өгөөгүй гэсэн үг. Ерөөсө ингээд орчин тойрны энэ л аваад авчихлаа. За халуун аршааных нь үнэ нь болохтон зэрэг хэрвээ төрсөн өдөр нь таарах юм бол ямар ч халуун аршаанууд 1 слот буюу 1000 төгрөг байдаг. За хэрвээ бусад тохиолдолд нөгөө нэг зочд буудлын 20% хямдруулна. За тэгтээ аршаан болгоно нь өөрийн одоо үнэтэй шүү дээ тий. Одоо жишээлбэл надад шавлари гээд айгуу гоё таалагдсан. Одоо энэ горонцо поток гээд энэ дахиад дараагийнх нь маш олон 4 5 тий. Тэгээд миний бодлоор их одоо том халуун аршаантай газрууд нь болохоор хүн ихтэй айгу төвхтэй тэг хит их хүнтэй гэсэн. Тэгсэнд орол харин энэ Закапанаас арай холхон шиг ийм жижиг халуун аршааных нь аршаанд нь очих юм бол хүн багтаа тэгээд гоё яалтж яахгүй нөгөө халуун аршааны хөхөр үнэртсэн тийм гоё байсан санагдсан шүү. Зүгээр яг том тийм аршаануудын зүгээр сонирхчл үүснэ үү гэхээс биш. За одоо энэ яг энэ зурган дээр харж байгаа те ингээд ус нь одоо яг ингээд доороосоо бүр ингээд зарим газар бол баг 36 38 градус зарим газар нь болохоор арай бага байдаг. За ингээд өнөөдрийнхөө аршааны тухай юуны айдлын тухай бичлэгийг дуусгая.